За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн энэ удаагийн хөзөр төлөв эхлэх бэлэн боллоо. За одоо энэ удаа хэдүүлээ. Дараа 7 хоногт гол ерөнхий ямар хөө байх нь, ямар хөө үйл явдал болох нь уу? Тэгээ юун дээр анхаарах вэ те? Мөнгө санхүү ажил карьерч болон хувийн асаж ямар хөө байх нь. Тэгэд энергийн зөвлөгөөд хэдүүлээ харъя. За яалтчгүй Монголын хавар бол их орон шиг орон гар юм байна. Бараг л 3 сая төгрөг гараад тэгэл айгүй сайхан боллоо гэсэн тэгээд байхгүй буцаад хөдөлсөн. Би үл хэдийн дотор хүндээ бараг л хурайдаа гэж бодож байсан, хураах байраа болоогүй юм билээ. Тийм учраас та бүхэн ч гэсэн бас дотроо бодоо те одоо зузаалаад ханиа төрөв хаварч нь бас ханиа зааван ш. Одоо тэгээд харшил орж ирнэ. Би хагаа сайн бодцоогоорой. За 3 үзэр байна. Барын нүд одоо сар тэгээд амжилтлаа. Энэ хэдэнд 3 кристаллын аль нүдэн тусч байгааг сайхан сонгоорой заяа. За 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань аягны хатан. За хөзрийг ажиглавал нэгэн хөөрхөн хэрэм бас титэмтэй. Тэгээд цээжин дээрээ зүрхтэй тий. Одоо ер нь бол загаснуудыг бол хайрлая. Загас идэж болохгүй. Загас хайрлана гэсэн маягтай байж байна. Энэ 7 хоног ерөнхийдөө ихтэй хайрын 7 хоног бол болох байхаа. Нэг тийм гоё хүнийг ч хайрлая гэсэн, өөрийгөө ч хайрлая гэсэн тийм. Нэгсэн их тийм зүрх сэтгэлээ мэдэрсэн тийм сайхан 7 хоног бол байх юм уу да гэж бол гарч иж байна. Товчхон доо. За жоохон харин ерөнхийдөө бол одоо дэлгэрүүлвэл ийм байгаа юм. Аяг бол өөрөө мэдрэмжийн хөзөр. За тэгэхээр энэ 7 хоног бол та их тийм мэдрэмжэндээ хөтлөгдсөн амьдралын сайн соёлыг яг одоо би гэдэг хүн ер нь энэ амьдралдаа яг юу хийвэл илүү ажралтай байх юм бэ? Юу хийвэл илүү сайхан гоё байх юм бэ те? Юу хийвэл одоо их сайхан ажралыг сайхан мэдрэх юм бэ гэхэд илүү сайхан төвлөрч бас тэрэн дээр нэмээд амьдралын сайн сайхныг мэдэрсэн бас боёыг болгож бүтээгсэн тэр нь хайртай дотны хүмүүстэйгээ бас илүү тийм хайрлалцсан тийм нэг юм сайхан 7 хоног байх юм байна гэж бол гарч иж байгаа. Тэгээд дээр нь чулуун одоо барыг нүд. Нэг өсөндөө одоо хайрын энергитэй байгаа ч гэсэн бас яг тэр хайрыг одоо хүнээс эхэлж авах ш хүн дэлхийд өөрөө хөгжиж одоо дараа нь авна гэдэг. Энд ч одоо гоё үйл үрийн зарчим байгаа штэ. Эхлээд өгвөл дараа нь авна. Эхлээд авбал дараа нь өгнө гэдэг. За тэрнтэй адилхан яг тэр эхэлж хайрыг өгье, гоё юмыг барга те амьдралын сэсэх мэдрэх гэсэн тийм одоо 7 хоног байх юм удаа гэж бол гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаага ярил юу яа? Ерөнхий байдлаараа амьдралч нь энэ 7 хоногт орж ирэх хүмүүсийг их тийм таньж дүгнсэн ер нь аль нь адгийн новшуу альцтай одоо зөвхөн миний найзуу те аль нь эсвэл яг хамгийн сайн ингээд гоё анд шиг андуу эсвэл алиалагч үйл нь одоо хэвлэл энэ талаар харж таньсан 7 хоног байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн илүү зүүн согингороо хүнийг таньдаг, мэдэрдэг. Гол нь юу ядгүй мэдсэн хэрнээ зарим тохиолдолд үйл хийж чаддгүй. Бид нар ер нь зарим хүмүүс гэдэг штэ. За харваас нэг луурчин байна да. Гэтэл их гоё яриад байна. Тэгээд одоо луурдуучлаа да гэж явдаг штэ. Яг жоохон тийм байх магадлал байгаа ч гэсэн давуу тал гэвэл энэ удаа нэг барын нүд чулуу гарсан. Тэгэхээр таны илүү тийм иршүүд зан чанар шийдэмээ их одоо идэвхтэй байх учраас ямарваа нэг юм хийхэд бол тийм зөрөгтэй дайчин бол хийгээд илүү тийм гоё байх болгож л гарч иж байгаа юм аа. За цаашаа ажил төрөл тал дээр яах юм? За болж шүү. Буян сайн үйлдсэн ингээ бас сайн явж байгаа учраас 9 аяг хүсэл биелнэ. За ёстой нэг ингээд бөө юм болж байж тээ эсвэл нэг пахалц нэг одоо зодуулаа нүдүүлээ гэдэг шиг юм болж нэг арай гэж нэг юм одоо юу яалаа. Юу гэдгүүлээ хүсэл биеллээ. Сэтгэл өндөр байна гэдэг шиг энэ 7 хоногт санхүүтэл дээр бол их гоё одоо хүсэл биелсэн гоё үйл явдлууд болсон тийм их сайн 7 хоног бол нэгтасаа бол байх юм байна. 9 аяг гэдэг бол хардаа одоо энэ хэрэм маань ингээ 9 юунаар их тайван унтж байгааз дахиад мэдрэмжийн хөзөр буюу яг санхүүтэл дээр мэдрхийг хүссэн тэр сайхан зүйлсүүдээ сайхан мэдэрнэ, үр дүнгээ хүртнэ. Ингээ юм эхлээд гоё ингээд бас үр ашиг аавна. Тийм сайхан 7 хоног бол байна. Гэхдээ нэг юм харах шүү. Зүгээр авна гэдээ бол авна гэсэн үг биш. Нөө барын нүдчин гаддаг шүү дээ хөө.
Яг чинь хэрвээ эмэгтэйлэг сүнс байсан бол яг зүгээр их нь аз тохиолдох юм байна. Харин иршүүд одоо сүнстэй иршүүд энерги чулуу байгаа учраас хүсэл биелэхүү гэвэл биелнэ. Гэхдээ өөрөө хичээж бас өөрөө яг биелүүлэх рүү орж иж бас тэр нь сайхан биелнэ. Тэрнээс нэг тийм зүгээр яж яхад ч нэг тийм бас хоосон будаа амууч нь бол хийхгүй бас тэгж тарай яриад жаргахгүй баха. За тэгээд цаашаага харуул юм байна. Ерөнхий байдлаараа 9 ая гэдэг бол яг нэг юм уу хоёр цөөхөн одоо хүсэл биелнээс үгхгүй юу. Тэгэхээр ерөнхий амьдралаар бол хичээх ёстой. Гэхдээ нэг юм хамгийн их санаа зовж байсан хамгийн тажигүйсэн зүйл чинь бол сайхан бүтэн шүү. Тэрнээс яг тийм бүтэн амар тийм те суглан тожоод пак гэл айхтар юм бол бас арай болоогүй юм гэдэг бол ойлгоё гэж бол гарч иж байгаа юм. За одоо хувийн харилцаа харин яах нь вэ? За нэг сава. Ерөнхийдөө юу юм бэ? Тэгээ барыг үт гэсэн гарцсан. Энэ 7 хоног бол таны ерөн бустай харилцаа яадаг гэдэг юм бүгд юу байх юм шиг байна. Та өөрөө хичээж ээж одоо та өөрөө яг юм болгох бүтээгч хийж болох юм байна. Яагаад вэ? Нэгдүгээр нэг сава, хоёрдугаар одоо барын төчөд авсан. Юу гэсэн үг гэхээр нэг сава гэдэг чинь бол одоо таны амьдралд одоо тийм гоё энерги орж иж байна. Ирч хүчтэй дайчин тийм гал энерги орж иж байна. Ер нь л хайр дагуулж хаврыг үлээж. Одоо чинь юу байлаа штэ. Валентинаас хойшоо хэдүүлээ хайр дурлаар бас фейлтэн зөндөө фейллээ шүү дээ. Валентин боллоо, март боллоо, цэргийн баяр боллоо. Одоо хавар боллоо, хайр дагуулж хавар ирсэн хүмүүс хайр дагуулж хавар ирлээ. Хэрэг алга. Уувал ууцгаа яг үндэ. Тэгэхээр одоо нэг л арга болсон. Үнэхээр одоо хулгайлуулъя те. Энд чинь нэг хулгайлуулъя, эсвэл найрыдыгээ бүтэхгүй бол одоо өөртөө хулгаалъя, өөртөө найръя. Одоо үнэхээр одоо өөр арга алга. Одоо портер хөдөө амьд байдаг хүн бол те ер нь эртнээс ер нь тийм нөхөр ч юм уу хулгайлах талуу юм бодж үзээрэй. Тэгээ цагдаа асуувал юу ягаарэ одоо эртнээсийн ёс заншлаа сайн тайлбарлаж өгөөрэй. Гадаа дотоод нь ер нь хамаа алга тэгээ одоо гайгүй явах уу хүн амьтны юмд бол орохгүй байх. За марсаж явах уу. Ер нь ямар ч байсан гэсэн юу ягаарэ. Яг үнэхээр сэтгэл зүрхний тал дээр одоо ээж аавч байдаг юм уу эсвэл хамаатан цадамж гэдэг юм уу эсвэл найз гэж гэдэг эсвэл хосын харилцаж байсан юм уу те яг өөрөө ямар хуу зүйлийг болгож бүтээмээр байна те салуу салаад нийлүүд аль нь ч байсан гэсэн та яг өөрөө хичээж ээж яг өөрөө болгож бүтээж дайрч ээж яг үндэ хам юм чи бүтээ шүү. Тэрнээс одоо гэдэг юм бурхан багш надад туслаач гэвэл үгүй. Та энэ одоо асуудал дээр нүүртлэхсэн тул нүүр тулна. Өөр хайр байхгүй. Тэгээд юу яаж вэ? Ерөнхий байдал дээр угаасаа энэ барын нүд гэдэг зүгтэр гарсан. Одоо чулуу гарсан. Энэ чинь барын нүд чинь юу лээ? Одоо эрэгтэй хүн зүгт хэмэл ундаатай чулуу. Гэ бодоо барын нүд их хурц чулуу. Яг энтэй адилхан энэ 7 хоногт ер нь та суурьндаа зөөлөн байх ч гэсэн одоо зөөлөн байна гэдэг чинь хүнийг таних тал илүү сайн байна гэсэн үг. Тэгж таньж вэж та хүний амьдралыг яах юм мэддэг, хинтээ яаж харцгаа мэддэг. Одоо 3 дахь түнхний сүнсний одоо зүүн чинь илүү нээгдсэн байх юм байна гэж гарч иж байна. За одоо зөрөөд энэ хідэн тал дээр чинь одоо ямар хуу те одоо асуудал байна уу эсвэл боломж байна гэдэг хэвчлээ харцгаая. Ой. За 9 зоос яалтчгүй юу юм байна? Тань дээр ингээд эмэгтэй энерги бол орж иж байгаа юм байна. Энд ч нэмээд сэргэлэн байдалтай болон бас юм хүмүүс туслаа явах юм байна. Та уг нь бол нөө тийм тэнэг хүний тэнгэр гэдэг үг яг үнд үнэн л байхгүй юу? Айгуу тийм дажгүй явдаг, дажгүй. Гэхдээ яалтчгүй нэг тийм үй жоохон хямрах ч юм уу эсвэл үй гин алдах ч юм уу тийм юм болоод байна. Тэрэн дээр чинь танд харин нэстэ туслах найз нөхч юм уу яадаг гэдэг юм бол азар гарч ирдэг юм байна. Юу яахгүй шүү. Ялангуяа энэ 7 хоногийн ерөнхий байдал дээр хүмүүс туслаа эсвэл хүмүүсээс тусламж авъя гэвэл бит шууд тусламжгүй. Яах юм хөтэй шууд нэг асуугаад үз. Угаасаа алдах юм байхгүй туслан гараал ирэн заяа. Битгий нэг юм ганцаар амьдралын хатуур туулан бол гэх байхгүй. Хүмүүсээс зөвлөгөө авах яах юм бэ? Ялангуяа сэргэлэн одоо авах шигсэн хүмүүсээс амьдралынхаа юмыг асуу. Тэд нар чинь залтай хүмүүс, тэд нар чинь таны амьдралыг маш сайн мэдж байгаа. Нэгт. Хоёрдугаар яалтчгүй 9 зоос гарч ирсэн учраас та юу явах вэ? Энэ 7 хоногт шийдэх асуудлууд чинь ер нь урт хугацаанд маш хэрэгтэй, маш одоо зөв шийдвэрүүд байх юм аа. Тийм учраас битгий ингээд юу ягаарай.
яаны бити бодоор харин бүртгэгдсэн сайхан зоригтой бай шийдий те одоо асуудлаа нүүртлэгээ явах нь өөр чинь хамгийн чухал юм шүү гэж гарч байгаа юм аа. За бас нэг юм байна. 900-аас гарч ирсэн учраас энэ 7 хоногт хийсэн гоё үр дүн үржин бас амар сайн гоё юм эхлэж болно шүү. За хоёр дахь нь 9 одоо ажил санхүүдэл дээр чинь те одоо энэ 7 хоногт боломж байна эсвэл яах вэ гэдэг чинь гараа. Хайр дагуулж хаврын улирал ирсэнгүй сайраа оромд нь бут баахан сайртаа түрээд ирлээ яана. За 700-аас үр дүн гарна. Гэхдээ бодсон шиг бол биш ээ. Нэг юм одоо юу гэдэг юу яа л та жишээ өгд юм аа ингээл би ингээл те цаг төрхтэй болмоор байна гэд бодонгууд тэр нь яг яаж гэдэг арга нь арай өөрөөр байж болно. Гэхдээ ямар ч цаг төрхтэй бол болно гэдэг шиг ууг нь бол таны хүсэл яадаг гэдэг юм бол биелэн. Гэхдээ яг бодсон шиг чинь биш жижигсэж одоо пахтай ч юм уу эсвэл одоо цаг төрөд орлого гэхэд 100,000 таттай ч гэдэг юм уу те. Яг тийм маягаар бол ер нь хүсэл чинь биелэн жижигсэж пахтай. Тэгэхээр тийм муу зүйл бол нэгт биш юм а гэж байгаа. За хоёрдугаарт ерөнхий амьдрал дээрээ танд бүр гоё тийм хөөрх юм руу та аюул сайхан явж байгаа юм шиг харцаар. Энэ ингэж байгаа маа. Санхүүдэл дээр чинь хүн тусаа фейлтэнч байна, дажгүйч байна, латинч байна. Айлч нөхцөл байсан гэсэн хүнд нэг нөхцөлөөр сонгосон хүн танд нэг юм хүрх өстэй санхүүгийн тийм одоо боломж гэх юм уу бас одоо туршлага гэх юм уу юм бол байна. Тэгэхээр та тийшээ бас зөндөө явж байгаа. Яг цаг нь ирэхэд тэргийг та авахад та амар тийм дажгүй ямар бол орцсон байна. Яг энэ 7 хоногийн хувьд бол та тэр зүрөө сайхан явах гай бэлдээ явж байгаа бөгөөд энэ 7 хоногт хүссэн ч сайхан биелэх ч гэсэн бас яг бүрэн 100% гэсэн тийм 90-80% сайхан биелэх гэж гарч байна. За харин хосын харилцаа яах вэ? Эсвэл хувийн амьдрал 10 зоос. Энэ ихтэй энэ 7 хоногийн илүү их тийм санхүү гэхээс хувийн амьдрал тал дээр илүү тийм чухал үйлрэл болох юм уу гэж гарч ирж байна. 10 зоос ч бол таараа өдрийн хамгийн сүүлийн хөдзөр одоо юу байдаг? Хамгийн ингээд бүх юм happy ending рүү орлоо гэдэг бол хөдзөр. Яг тэрнтэй адилхан тэрний амьд гэсэн хүмүүс энэ одоо юу чинь хувийн амьдрал чинь юу яах юм шиг байна. Ерөнхийдөө нэг юм буруу хүнээсээ холдож, буруу хүнээ таних зөв хүмүүс рүүгээ орж, зөв рүүгээ ахиж нэг тийм бурхан мөшөө таны үлээх жоох нэг юм амбаардаа шидэл яваад байна. Үнэхээр аргаа оллоо. Тэгэхгүй бол яг ийм маягт яваад бол чөлөө төрөш ингээд л юм яваад байна. Тэгэхээр миний өгшин миний найз за тий одоо андаа жоохон гүрийн шүү, хүчтэй байна шүү. Энийг биелүүлнэ шүү тий. Яг өөрөө хамгийн юм одоо дайрахгүй бол яг өөрөө л өөр чинь дайрах хүн байхгүй нэгдийг ойлгоо гэдэг хөзрөл энд ингээд гарч иж байна. За ерөнхийдөө харуул юм байна. Их ерөнхийн талаар ерөнхий бол сэлэрмнийгүй аягны хатан мэдрэмж их өндөр байна, бас зөөлөн байна. Их хайр түгээмээр те хүмүүсээ яг хүмүүсээс танимаар санагдана. Тэгээд дээр нь зүүн сөнгийн бол мэдэгдэх учраас дээр нь танд хүмүүс туслах одоо энэ ерөнхий мэдээлэл чинь яаж туслах яахыг тал дээр бол хүмүүс сайхан зөвлөлт туслах хүмүүс бол гарна. Тэгээд дээр нь энэ хийж байгаа үйл явдлууд чинь том зургаараа таны юмд аюул зөв юм а гэж байгаа юм. Санхүү ажил төрөл тал дээр бол хүсэл сайхан биелээ явах ч гэсэн яг жижиг сэжигтийн фейл техникүүд бол байгаа. Гэхдээ том зурвал та бол яг санхүүдлэлээр зөв замаар явж байгаа бөгөөд яг бас үр дүн дээр суурилсан явхаа одоо өргөжлүүлээрэй гэж л гарч иж байна. Та бол угаасаа үр дүн дээр одоо чиглэлээр явж байгаа. За харин хувийн харилцаа бол яг уу ер нь өөрөө л тийм дайрч орж иж явах бүх юм сайхан бүтэн. Тэгж дайрч орж байж бас амар сайхан угаасаа үр дүн хол зураг бол гарах юм байна. Дээр нь та бас үр дүн ингэж одоо өөрөө дайрч орж иж бас аюу том зургаараа тийм гоё юмны эхлэл рүү орох юм байна гэж гарч иж байна. За харин одоо юу яана? Энэ 7 хоногт сахиусан тэнгэрийг яг юу зүгүүлсэн байна харцгаая. За ганц та чинь ганцаардгүй гэдэг юм аа. Дээр нэг манайч нэг юм амар алан хэтгчтэй тийм террорист өгдөг шүү дээ Монгол ард үзүүлсэн зүг. Нэгийг алвал солио, хоёрыг алвал хожоо. Юу гэсэн үг вэ гэхээр нэгийг араад өхвөл солилцоо боллоо. Дайсан байгаа те. Хоёрыг алвал одоо ашиг гэдэг шиг байна гэсэн Монгол ардын үг. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоногт бол ер нь таныг
олон юм бас яг мэдээ сайн сайхан байх ч гэсэн олон юм зэрэгсэж үзэн шүү. Яг ядрах ч юм уу эсвэл тийм бас төөлдөх юм болж магадгүй шүү. Харин тэр ч бас хүчтэй байгаарай, өөрөөс хамраагаарай. Та бол яг үндэ амьдрал хичээгээ дажгүй сайхан явж байгаа. Битгий энэ дээр өөрийгөө буруутгах бүх юм зүгээр байгаа. А яалчгүй жижиг тийм олон юм давхцгаар хүн пагталдаг бол паниктна. Аль болох таймер асуудлыг шийдэрэй гэж бол гарч байгаа юм аа. За харин таны одоо энэ 7 хоногийн энерги нь ямар байх нь харцгаая. За үзчихээ яах вэ? Би чинь нэг сая өнгөрсөн 7 хоногийн видео орсон нөцгөн байна мэн гэж багталсан. Би одоо ингэсгээр л үзүүлэх ёстой. Хэцүү юм аа нэр. За 20 өдөр буюу одоо judgment шүүлтийн өдөр. Хувь тавилангаас чинь ингээд танд яг үндэ ингэдэг гээд туслах юм гоё явуулд юм байна. Угаасаа явуулаад байгаа юм байна. Та нэг тэрийг ашиглаж төхөө. Тэгэл нэг юм гэмөө ингүү сайхан тэгүү сайхан гэдэг одоо хүмүүсийн хийснийг бодоод байна. Үгүй та харин бүр тэр хүмүүсийн хийс тэр хүмүүс чинь өөрсдөө юм хийж бүтээж ээж одоо юу яаж байгаа юу гэвэл гоё үр дүн гаргаж байгаа. Яг тэр шиг та бас яг үр дүн дээр төвлөрөөж ялангуяа хувийн амьдрал юм те яг тийм чухал зүйлстэй ингээд төвлөрмөр байна. Тэгэхгүй бол одоо юу яагаад вэ? Амьдрал чинь өөрөө яг ийм зүйлсийг давж иж бүх юм сайхан болдгоо. Тэгэхээр та ч гэсэн бас ингэ тавах хэрэгтэй. Битгий өөрөөгөө одоо муу эсвэл голчгож идэм эсвэл одоо битгиймээс харин бүр зэрэг нүүртлээрээ заа юу. За ингээд эхний өдөр маань дууслаа. Өдөр дэлхийд таалагдсан бол одоо лайктаар шеэрээрээ subscribe-аараа мөн донешл маш баярлах болно. Мөн одоо Google-ийн утган дээр юу хийхийг хүсний хөдөлгөөнтэй байна. Юу төлөө тэмүүлж хэлбэшээ. Тэр ч сайхан манифест хийгээ зөвлөлөөр төрөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өгсөн өрөө мөн ингээд ашиг дутгад та бүхэн надаас ингээд юм үзүүлээ асуу. Тэгээ та үзүүлээ гэвэл Facebook болон Instagram холбогдоорой. Би бол байнгын одоо 13 дараа ингээд уулз зүйлээр байж болно. Мөн ингээд байнгын стресстэй ингээд доктор руугаа байнгын ингээд хэцүү энержи бохирдолтой байгаа бол та бүхэд энерги цэвэрлэг Oracle авчиг санал болгож байна. Ердөө 10-20 минут авснаас нороод 10-20 минут ингээд бичлэг яагаад ирэхээр аягүй сайхан тайвширсан байгаа шүү заа юу. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлье. Орчлын ертөнд тэр чигээр таны талд байна. Та харин сурахгүй шүү. Шууд дарив шүү заа юу. Өөр хайр байхгүй, өөр байхгүй. Орин байхгүй. Гү заа. За одоо ингээд хоёр дахь зөвлөгөө орцгоё. За хоёр дахь өдөр маань за савааны хатан. За хөдрийг ажиглавал их тийм үзэсгэлэнгүй үнэг, ээж үнэг одоо юу байгааз зөөлөн хацтай. Ер нь бол чамайг тоохгүй. Гэхдээ хүүхдийн маань одоо яг чамайг бол тоохгүй. Гэхдээ юусе тийм яг гэрүүл тооноо гэсэн нэг тийм зөөлөн хэрэг тийм ихэмсэг харцтай байгааз. Тэгээ доор нөгөө үнэний одоо тий юу зулцаг нь унтчихсан. Тийм гоё наран цэцэн донд байна. За энэ 7 хоног бол та их дайчин байх байхаа. Ерөнхий байдлаараа бол алзуулалцээ тэ дайралцээ дайлан хөргөө тавилцээ гэдэг шиг одоо ер нь юм хүмүүс хий болгоё бүтээ энэ одоо өмнө одоо тийм айжсэн эсвэл одоо яана чадахгүй гэсэн үсэл хийж үздэг ч юм уу нэгсэнд бол амьдралд нэг удаа ер нь яад юм бэ гэсэн нэг тийм 7 хоног бол байх магадлал байгаа шүү заа юу. За тайлбарлая. Нэгдүгürt чулуу маань одоо чинь юу гэдүүлээ 600 юулээ 1 тэрбум лөө бас хэдэн зуун сая жил одоо амьдэрсэн амтны чулууцсан гарыг хэсэж явдаг энэ бол кристалл бол юу гэсэн үг вэ гэхээр амьдрал бол юу яадаг бас нэг ийм байнгын 7 хоног бол гарч ирэхгүй гэхдээ нэг гарч ирэхээрээ бол ер нь жоохон тийм галзуу үйл явдал зөндөө болох гэдэг гинти нэгдүгээр таавар амин зөрөгтэй болсон ямар нэг хийхэд шууд асуулт шууд гусаа шууд үзэлцээ тэ ямар судлахгүй гэдэг тийм та энертэй болчдөг. Хоёрдугаар угаасаа амьдралд нэг таарах тийм боломжуудыг бол тань тааруулж өгдөг. Тэгэхээр тааруулж өгнө гэдэг нэг тийм зүгээр харж ах чинь нэг тийм одоо тий яа гэсэн үг биш. Тийм юмнуудыг танд харуулна. Та тэрийг хараад нэрээ би хийж үзтiin үү? Ер нь яад тий? Юу нэгцээс юу юм гээ шууд тийм дайч бодох ч юм уу? Тийм дайчин 7 хоног бол нэгт байна. Хоёрдугаар савааны хатан бол өөрөө зүүн савгийн хөзөр. Энэ 7 хоногт бол ер нь таны зүүн савин болон манифестийн хүч аюул өндөр түвшинд өргөгдөх учраас юу ягаарай. Ер нь жоохон тийм юм хүсэл биелүүлээ эсвэл зүүн савин сонсоё гэсэн хүмүүс нь харуу өдөрт барьдаг ч юм уу эсвэл хөнөө үзүүлдэг ч юм уу эсвэл
манифест яа ихсэн мөсөн те манифест гэдэг ч юм уу тийм зан үйлийн тал дээр бол айгүй тийм өндөр түвшинд бол байна. За 3 дугаарт зоригтой байна гэдэг чинь бол одоо үгүй дайсантай толох бишээ. Заримдаа хайртай хүмүүсийг нүүртэлнэ. Ер нь нэг одоо хайр дагуулж хаврын үйлдэл ирлээ. Тэгээд одоо эрэмгүү одоо хамаагүй хайрлалцъя гэж ер нь бол за юухан хайшиг. Гэхдээ ер нь хоёрын хооронд байгаа харилцаатай хүмүүстэйгээ та бас жоох хужир зүг ойлголцох байх. Миний шиг яах гэдэг юм те. Болил болох юм нийлүүл хэлэх юм те. Үнсүүд болил гээл. Яг тийм маягтай жоохон бас яаж ч магадгүй яалцуулж яах гэсэн нэг тийм 7 хоног бол бас ерөнхийдөө байх болоо гэж байгаа. Гэхдээ аюу дажгүй яагаад гэвэл эргэн тойрон нэгт нар байна, хоёрт наран цэцэг байна. Ер нь бол та ад жаргалтай их тийм энэ цангинаа нэг тийм 70-80%. За яг жижиг юм бол байна шүү дээ. Тэр нэг юм 20%. Гэхдээ тэр 20% нэг тийм том 20% биш. Яг тийм одоо гэдэг чинь нэг хаалгангаар хавчуулах бол бас нэг тийм сайхан зүйл биш. Гэтэ бас тийм амар муу биш. Яг 3 тоглохгүй те. Яг тийм маягаар бол одоо байх болов гэж бол гарч байгаа юм аа. За, санхүү яах вэ? Аж төрөл яах вэ энэ талаарх. Өөгээ. Ой. Наруу зэрэгцсэн байна шүү дээ. Ясаа итгэх. За, наруу зэрэг гарсан. Юу гэсэн үг гэхээр 2 3 утга байгаа. Нэгт энэ 7 хоног бол тэр чигтэй сайхан ад зэвэсэн те бараг л 3 алхахад л нэг мөнгө олоод дахиад нэг урагшаа алсан те нэг тийм азан суглааж өгч юм уу эсвэл дахиад нэг дахиад алхсан азан сугладаг нөтөд баримт өгч юм уу олдог ч юм уу те ерөнхийдөө та яг юм хүмээ хий бүтээгээвэл яг тэр чинь сайхан бүтээд их сайхан одоо юм хүм бүтсэн ашиг орлоготой бас ад зэвэсэн тийм сайхан бол олонхныг бол байна. Хоёрдугаар ерөнхийдөө өөрийнхөө амьдралын санхүүгийн дүр төрхийг одоо харин нэстэ харах байхаа. Би юу хийчихвэ гэдэг. Юу гэсэн үг гэхээр яг ийм маягтай удаан хугацаанд ер нь амьдарч болж гинэ үгүй юу. Яг одоогийн санхүүгийн байдал маань ер нь ирээдүйд бол яг бас айтайхан байх үгүй юу те. Тэртэл дээр ер нь ухаарад бас ирээдүрөө ер нь харсан тийм шийдвэр сонголтууд эхнээсээ гаргаад бол энэ л явах байх гэж бол угаасаа харж ирж байна. Тэгээд дээр нэг хардаа борон дундаас нартыг сайхан үүл гараад тэгээд шовуутай сараас авчирж штэ. Сарны болохоос ихтэй өргөстэй. Юу гэсэн үг гэхээр энэ 7 хоногт бас зөндөө гоё тийм одоо санхүүгийн гоё боломжууд гарч ирнэ. Гэхдээ тийм боломж гарч ирэх гэдэг тийм санаа байж болно, хүмүүсийн яриа байж болно те. Эсвэл зүүдэлж байдаг юм. Ямар ч байсан тийм шууд утгаараа бол тань нэг тийм хүн гарч ирэл миний энэ үйлдвэрийг хөгжүүлээрэй гэж өгөх нь бол арай бас гайгүй байх. Яг хөө нэг тийм тэг хувийн боломжтой гэж хэлэхгүй бас байж болно шүү дээ. Гэхдээ ерөнхий боломжууд бол тань нэг тийм шууд босоод орж ирээд та тэрийг хөгжүүлээд энэ талаас нь хөгжүүлээд эхлээд явах байх гэдэг үйл юм бол одоо явж байгаа юм. За юу. За бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Нар хөдзөр ингээ гарна гэдэг чинь одоо ер нь бол энэ 7 хоног гэлгүй ер нь энэ сар дуустлаа бол та аз хэмэртэй аз лундаатай сайхан явах. Угаасаа юу штэ сар нэг хэсэг гараад зөндөө удаан гарна штэ бас шүнжигээ гарна. Тэгээд нар болж байгаа чинь нар гарахад чинь бас өдөржигээ нар гарна штэ. Тэгэхээр яг энэ 7 хоног гэлгүй ер нь энэ саржингаа бол миний шиг бас азтай одоо хэмэр лундаатай бол сайхан байх гэж гарч иж байна. За юу яа. Одоо 3 дахь нь хувийн харилцаа ямар байх вэ те одоо харъя. 9 сэлэм. За энэ дээр бол нэг хямархан хайшин. Гэхдээ юу яана? Азар 10 сэлэм бол биш 9 сэлэм бол их тийм дотоод хүнтэйгээ тийм зөрчилдсөн, хямарсан одоо би яадаг вүлээ те намайг яана гэж бодсон тийм жоохон айдсан юмнууд бол байгаа юм. За энэ талаар яг гэхдээ энэ бол нэгснэ нүүр тулах хэрэгтэй зүйлс. Яагаад гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та юу яагаад байна? Хариул хэмэр лундаатай тэгээ бузрын явах хариул. За уцаа 3 дахь төлөвлөгөөдөө сайн шээ. Ямар ч байсан юу ичээрээ. Буцаа хөдөлгөөн гарахад бол юм байна. Ерөнхий байдлаараа бол та өөрийнхөө хувийн харилцаа гэдэг юм уу те. Одоо ажил дээр ч юм хүмүүсээ аюу гой байж яагаад дотны хүмүүсээ харьцаа жоохон аах гэдэг ч юм уу. Эсвэл тэдэртэй жоохон хэрүүл урал болдог ч юм уу. Эсвэл тэдэр чинь тэнийг гомддог ч юм уу. Нэг ёсондоо хувийн харилцаа тал дээр жоохон хямрах үйл явдал болно. Гэхдээ яг тийм амар тийм том хямрах муу үйл бол биш. Жижиг сажиг зүйлсийг боловч та өөрөө жоохон нэг юм савааны хатан байгаа учраас чинь савааны хатан нэг сул тал нь жаа эмзэг шүү нэрээ.
Айгуу тийм нөгөө баг танк өргөж чадах хэрнээ тийм жижиг шиг чи юу тэнийг чи юу царай мод ихэд бол гэж явчихдаг юм уу. Эсвэл юу гэдгийг жижигхэн хөхтэй гэвэл би яа зэ би гэж баг эсвэл хөх суулгах юм. Нэгсэндээ эмзэг байх магадлалтай шүү энэ л та бол. Тэгэхээр өөрийгөө сайхан тайвшруулаарай. Ялангуяа бас тийм муулц магадгүй гэсэн тийм хүмүүстэй ярилцахаар бол ер нь харилцаж байгаа бодож байгаа. За энэ харваас угаас энэ харваас ус надад муухай хөл тэ. Тэр бол үгүй. Тэгэхээр би бол ер нь тайвшрээ. Одоо энэ надад юу ч наалтах байсан юм уу? Тийм тайван байхгүй бол ерөнхий гайгүй боловч жижиг хүмүүстэй хэрэлж муулцах юм бол байгаа. Гэтэл тийм амар муу бол биш. Бараг ингэсний хүчинд та одоо өөрөө чинь хайртай татны хүмүүс тунд яг хинэн танд хамгийн чухал хин таньд хамгийн сайн хин адгийн новшин гэдгийг та бол баг таньчих байх. Энэ чинь хүнтэй муудалцах нэг давуу тал байгаа шүү дээ бас. Тэгэхээр тухайн хүн яг юу гэж бодож байгаа үнээр хэлдэг. Тэгэхгүй бол яг таны эргэн тойронд бол тийм хотлоо манж цан гаргасан. Эсвэл одоо нэг юм даргын шүтэмсэдэг шүү дээ. Тэ дарга минь таны л та минь л бараг өстэй. Таны онгоц хүртэл бараг тийм сайхан үлдээв шиг хол үүдшин тийм таньж бас хилдэггүй хүмүүс байд юм шиг байна. Тэр талаас ч юм бол таны бол жаахан айтайхан гарч байгаа. За юу. За харин одоо юу яана? Таны одоо танд энэ лоотэй гаргалгаа одоо юм маань юу байна? Одоо эсвэл боломж байна гэдгийг хэвлээ харцгаая. За дөрвөн сэлэм. Ерөнхийдөө бол энэ 7 хоног бол та тайван бай. Аль болохоор тийм тайван байлгаа. Одоо жоохон төвөгтэй үйл явдлууд жижиг тийм мэдрэмжэнд орж ирэх ч гэсэн ерөнхийдөө зураараа бол аюу том сайхан тайван 7 хоног болно. Яг хөө өөрийгөө сайн тайвшруул, өөрийгөө амраа. Бас ингээд хүн хямраад байна гэдэгтээ хаас хэд сөрөг юм дээр төвлөрч болохгүй. Яагаад гэвэл угаасаа та төвлөрөөд байгаа. Тэгэхээр төвлөрөх юм бол тийм учраас өөрийгөө жаахан тийм өөртөө эзэн байж өөр юмд төлөвлөлтөөр бол яхан сайн зүтгэх нэгт. Хоёрт яг амьдрал дээр том зургаараа бол яг тийм санаа зовхон байхгүй шүү. Бас өөрийгөө тийм эрүүл саруултай айтайхан байх гэдгийг бол ойлго. Яадын жижиг сэжиг тийм бас факталцсан юм бол яад юм байна шүү. Тэрэн дээр гол нь акцент байгаа хүмүүсийн ер нь битээ өвчтөй сонсоорой. Яагаад гэвэл та нэг тийм амар том нүгэл үүдтэй шүү. Яадын жижиг сэжиг юм бол байна шүү. Тийм үстэй. За харин санхүүдэл дээр яах юм? Ваа. Окей, дахиад гоё өдөр орсон. Аягны хөлөг бат. За яг энийг дагаад ингээд амжилт бүтээлээ мэдэрч байгаа бол тэр бүр сайхан мэдрийг бүгд нэгсэн дуусгийгээд зүрх сэтгэлдээ дагаад яв. Энэ өдрөө сонсон хүн та үр дүнгээс таашаал авдаг хүн. Яг ингээд гоё санхүүгөө ч гэдэм үс ажиллаж юм уу те үр дүн гараад байвал олон тэрээс гоё тийм таашаал аваад гоё яваал ингээд хийгээл явдаг. Яг тэр замаараа л яваад бай. Ягаад гэвэл тэрэндээ чинь бүр гоё ингээд олон гоё болоо гэж хүү яадаг үлээ гэж яваадах юм байна. Битгий өөртөө их санаа зов, битгий яана яанэж битгий бод харин бүр тэр тусмаа бүх юм амьдрч нь айгүй сайхан орж ирэх гэдэг нэгт. Бас тэ зүйл гэвэл юм байна. Ерөнхийдөө өөртөө бодод үзээрэй. Яг энийг цаашид би ингээ амьдрал мэдэр явах нь зөв буруу юу те. Яагаад гэвэл зүйл واخгүй. Гэтэл та энэ эргэлзээд байна. Тэгэхээр зүгээр сайхан юмнаас айхгүй юм заяа. За харин энэ нэг сониосор буусан. Хувийн харилцаан дээр гэсэн чинь 6 сава. Энэ уг нь бол ялтын үзэр. Гэтэл цаана нь 9 сэлэмгээд хүн алчмаар үзэр гарцсан байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо түрүүчийн хийсэн чинь батлагдж байна л да. Одоо нэгсэндээ таны амьдрал руу сайн болно уу? Аль хүмүүсийг явуулах юм байна. Та тэрэн дээрээс харж агаад аль нь танд яг үнэхээр сайн, аль нь танд үнэхээр муу юм те. Тэр төлөө имиж чинь бол танд ингээд харуулах гэдэг юм байна. Ер нь нэг юм юу гэдэм да нэг юм үе хүмүүсийг тийм батгах шах гэдэг. Одоо батгах шах, амьдралын батгах шах. Одоо ч нэг юм батгсан байгаа штэ. Тэр шиг шахчиж ер нь бол гайг болно штэ. Шингээд байгаа тэгэл чинь бүр олон болно. Яг тэр шиг таны амьдрал бас их тийм ядаргаатай хүмүүс зөндөө байна. Тэрнийг ер нь бас гарах тишээ хандаарай, гарах гээд байгаа юм байна шүү. За юу. Тэрнийг гаргаж чадвал тэр зүй нүүр тууч чадвал та бар тэрээсээ сайн болно шүү. Шахсан мутгийг бол яг гэдэг линк нагаал гэж тэр чинь арьсан нэг шүү. За ерөнхийдөө нь харахад бол энэ 7 хоногт бол та их тийм дайчин бас зүүн совинтай мэдрэмжтэй айхтлаг байх юм байна. Санаа зовох юмнууд бол ерөнхийдөө гайгүй яг нэг 20% төвшин нэг тийм санаа зовох юм бол жоохон байж болно. Гэхдээ тийм том зүйл бол биш. Санхүүдэл дээр бол нар үзэр гарсан азтай байх юм байна. Бас нүүдлэр том зургаар амьдралаа хараад бүх юм сайхан бодлоо одоо гоё юм явж байгаа шүү. Тэгэд нэгэн тийм ингээд сайхан болж байгаа учраас та ч гэсэн бас улам сайхан одоо юутай амьдралын сайхан мэдэрсэн бүр гоё тэрнээс урам авсан тийм сайн сайхан бол явах юм байна. За харин
хувийн харилцаа тал дээр жоохон хямрах хойц хэрүүл оруулж юм эсвэл тэнийх хүмүүс гондоох ч гэсэн энэ том зургаараа ер нь танд хин яг юу гэж бодоод байгаа юм те хин тэнийг яг юу гэж хараад байгаа чинь бол илүү одоо илчилсэн маягийн юм үйл явдал болох учраас тэр дээр их бити их ач холбогдол өгөөрэй гэж бол гарч иж байгаа юм аа. За харин одоо юу яа? Сахиусан тэнгэрүүдэнд юу гэж зөвлөж байна? Одоо хэвлээ харцгаая. За шидтэн юу яана? Шидтэн чинь нэгэсэндээ оюутны бол хэлдэг. Суралцж байгаа оюутан. Яг тэр шиг миний өгшөө амьдралдаа жоохон тийм суралцж. Одоо чи гоё үг байгаа штэ. Энэ сорво ертөнцийн сургууль юм. Хинч сургуульд үрд сурна гэдгийг мдээгүй байд юм аа гэд. Яг тэр шиг танд ч гэсэн амьдралдаа бас суралцах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, ухаарах хэрэгтэй зөндөө байна. Тэрийг ухаарсан дээр, ойлгосон дээр. Тэгэхгүй бол одоо нөгөө нэг дээр үед нэг Ханс Андерсен үлрээд өглөө нэг хүү нөгөө хон хулгайлах гээд тэгэнгүүтээ нөгөө харуулууд сонсч магадгүй нөгөөтэй өөрийнхөө чиг бөглөж байгаа тэгээ хон хулгайлдаг тэгээ баригддаг. Жохон тийм байгаад хэрэггүй сте. Нэгсэнд өөрийгөө хуурж байгаа юу сте. Тэр нь жохон үнэтэй нүүр тулж явсан дээр. За яа. За харин энэ талаар таны энерги ямар байх маарэ. Окей, дажгүй шүү. 9 зос. Энэ бол ер нь айхтар сэргэлэн бас амар юмыг одоо анзаарахтай хүүхэн. Нэг хүүхнүүд үүдэг штэ нэг амар ядаргаатай анзаардаг ингээл зүгээр нэг орой гарахтаа оо ёстой тэр айлын нөхөр нэг гэсэн байлээ хэдэн нэгсэн байлээ хүүхнүүд нэм юм байлээ гэдээ бүгд мэдсэн байдаг. Яг тэр шиг энэ талаар бол таны анзаарахтай байдал юмыг харах өнцөг яадаг гэдэг юм амар өгсөн. Бараг яг ийм энергиээр шууд тэгэл тагнуулын төв бацад очиод бараг л эсэгдэж магадгүй шүү. Тагнуул бол яг нөгөө заа гэдэг. Тэгэхээр ер нь энэ бол юу гэсэн үг гэхээр энэ талаар бол таны одоо яг хийгсэн юм а хийгээрээ сайхан бүтээгээрээ амьдрал асуудал байхгүй. Тэр нь хэмэл үнэтэй учраас маш сайхан юм сайхан бол одоо маш сайхан үйл явдлуудыг одоо болох юм а. Тийшээ сайхан зүтгэрэй гэж гарч байгаа юм а. За ингээд одоо 2 дахь өдөр манд дуслаа. Өдөрт дэлгэцэн таалагдсан бол лайк дараараа, шеэрээрээ, сабскрайб дараараа мөн дэний маш баярлах болно. Мөн одоо гүйлгийн явтхан дээр юу хийхийг хүсэж байгаа болон ямар зорилготой байгаа талаар юу нөлөө тэмүүлжлэгээ бичих бол тэр ихтэй сайхан манифест хийгээд зөвлөлт үлдэн өрөөлөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүсэн өрөө юм ингээд хөзөр таарах хөзөр үзүүлэх гэж байгаа бол та бүхэн Facebook, Instagram-аар сан холбогдоорой. Уулз үзүүлэх хүмүүс бол хаягаараа 13 би байнг байж байгаа. За тийм мөн байнгын стресстэй, энергийн бохирдолтой, төвөгтэй хэцүү байдал байгаа бол тавьж чадахгүй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэдэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минутын туслаас нороод 10 минут бисэл яагаад тэгэхээр аюул сайхан тавьшир гой болт юм байна шүү дээ. Тэр хамгийн сүүлд нэг юм хэлээ. Миний өгчүүлээ. Андуудаа өөрөө 50 байх шиг сайхан юм байдгүй шүү. Хүмүүс тэрийг угаасаа хямраах гэж үзнэ. Тэглээгээ тэр нэг тийм гайхуулаад байгаа юм шиг орхон хайшээ. Өөрөөрөө хайрлаж явж заяа. За одоо ингээд 3 дахь хөзөрлөвгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань ингээд хэдүүлээ харъя. Гэж ааш. За сэлэмний хүлэг баатар. За миний өгшин жоохон 50. Ер нь энэ талаар бол бас алцъя те. Гэхдээ зүгээр нэг алцахгүй ер нь муухай хөндөр муухай алт юм явахнууд гэж гарч ирж байгаа. За марцнаг яхав. Хөзөр дээр бол юу яж вэ? Одоо нүдэ бооцсон хэрэг сэлэм барьчихсан те. Хөөтөн сэлэм дундстай сайхан нисэж байна. За энэ 7 хоног ерөнхийдөө бол бас юу жоохон тийм уур уцаартай дайчин байхгүй бол юмтай нүүртлөө явахгүй юм болохгүй байна. Энэ хөдрийг сонгосон хүн та ер нь жоохон ойроо жоохон зөөлөд байгаа юу? Хүн дурд ингээд садалт сундал одоо тавьж өгөөл те. Эсвэл өөрийгөө хүмүүждэхгүй байгаа юу? За тэгвэл тэр чинь жоохон тийм тесрэггээд байна уу да гэж гарч ирж байна. Нэг өсөндөө энэ 7 хоног таны төлөө тийм нэгт шийдэмгий бас хоёрт бүх юмыг тодорхой болгох гэсэн. Гуравт ер нь нэг юм хэр баргийн юмс бол одоо айхгүй шүү болохож удаа гэсэн тийм. Их тийм зоригтой бөгөөд яг юм одоо үр дүнд хүргээ бүх нь тодорхой болгоход чиглэсэн тийм одоо 7 хоног бол байх юм байна гэж бол гарч иж байна. Угаасаа
тань руу явж байгаа тийм энерги сахиу сүжиж юм уу те ер нь юмыг бол тийм болгож бүтээ алцал гэсэн маягтай байх болоо даа гэж бол нэг тийм гарч байгаа юм. За 2 болон 3 дугаарт ийм байд юм аа. Сэлмний хүлэг батрал өөрөө тодорхой байдлыг бий болгох гэдэг хөзөр амар дайрдаг хэрнээ бас яг тэр чин бодолтой логиктай хүн. Яг алийн дайрвал би яг одоо тэг хамгийн ялах вэ гэдэг шиг мэддэг хүн. Яг тэрнтэй адилхан та бас одоо ерөнхий амьдралдаа хувийн харилцаа гэм үү, ажил төлөвлөлт юм уу юу яах вэ? Нэг том шийдвэр хүрэх байх. Ер нь яг ингэж явах нь миний амьдралд ер нь таарахгүй юу те. Ер нь яг ийм байх нь миний одоо надаа санхүүтэлэр ч юм уу ажил төлөвлөлт ер нь зохицохгүйгүй юу гэдгээ бас та бас тийм шийдэл гарсан бас бол хайсан одоо юм тодорхой нэгтлэн гаргаж ирсэн тийм талаар байх байх шүү. Тэгээд нэг юм болох байхаа. Юу гэсэн үг вэ гэхээр энэ хөдрөс сонгосон хүн таны ер нь хүмүүс жоохон нэг юм хоёрын хооронд чи найзлан бол ингэж эсвэл надад хайртай юм бол эсвэл чи надад хайрг болчих юм уу те чи эсвэл ээж аваа хүндлэхгүй нэ гэдэг тийм тэнэг юм бол энэ талаар ярьж маадгүй тань хүмүүс тэгэхдээ та харин бол шууд үгүй ээ би өөрөөртөө хайртай таны ярьж байгаа юм бол одоо таны бүзэр гүтгэлэг би бол ийм хүн гэд гарах хэрэгцээ бол таны удаа байгаа. Тэгэхгүй бол энэ хөдрөс сонгосон хүн та жоохон зөөлдөд ямарваа нэг тийм хүмүүсээ нүүрлэхдээ жоохон зөөлдөд байна гэдэг хөзөр энэ дээр бууж байгаа юм шүү. За юу. Тэгэхээр жоохон хатуу, жоохон тийм бас өөрөөсөө хайртай байх нь энэ л хэрэгтэй байна. За, санхүүтэл дээр яах вэ? 2 сэлэм. За юу яах вэ хаа? Юу яах вэ гэж явах вэ? Хардаа бас л нэг талдаа гарах ер нь хэрэгцээ гарна. Ууг нь бол нэг муу бол биш заяа санхүүдлэр ерөнхийдөө бол гайгүй. Гэхдээ танд яалч юу тийм шийдвэр гаргах ёстой, бас нүүр тулах ёстой, бас яг амьдралын үнэн мөнийг тийм ойлгох ёстой. Тийм зүйлс бол яг үндэ байна. Энэ зүйлс сонгосон хүн та одоо комфорт зон буюу 5 дахь бүс аюу гацсан байгаа даа. Ууг нь бол нэг тийм буруу юм бол биш. Гэхдээ юу ямар вэ? Танд удаандаа байвал энэ нэг тийм таны амьдралын сайн сайхан явах замыг бол ер нь бол нэгт хаана хоёрдугаарт яг наана удаан байх нь бол тань ер нь тийм зохицохгүй юм тий гэдэг үг хэлдэг байгаа. Тэгэхээр та бол энэ талаар нэг юм нэгтэлтэй гарьяа ер нь яах их гэдэг одоо тий эрсдлэж хэрнээ яг тийм амьдралын илүү сайн сайхан тийм дээш явах зэрэг бол ер нь хандя гэдэг чиглэлүүд бол та бол орчих байхаа. Тэгээд дээр нь хар энд сар бай бас одоо энэ чулууч чирнэлийн сар. За сар бол угаасаа зүүн совь манифест хэлдэг. Та яг хувирлахнаа яри надад хэлчих. Коммент хийчихээ болохгүй бол. Яг санхүүтэл дээр яаж амьдрмаар байна? Ямар хуу хэдэн цаг сард олддог болмоор байна? Юу хиймээр байна? Нэг юм мэдлэг бот юм шиг ажиллах уу эсвэл бас тийм жаахан айтайхан ажиллах уу те? Яг тэрийг бодож мэдж тийм төлөвлөсөн тодорхой байгаа бол яг тэрнийхээ төлөө зөв рүү тодорхой алхам хийх, зоригтой алхам хиймээр байна. Тэгэхгүй бол та уг нь их ур чадвартай яадаг гэдэг хүн юм даанч тэгээд өөртөө итгэлгүй байдаг юм уу? Нэг юм үеийн хатан байж чадахгүй, эсвэл зоригтой байж чадахгүй байгаа. Тэгэхээр яг нэг ийм зүүн совиндоо манифест хийдэг ч юм уу, тэрнийхээ төлөө зүтгэдэг ч юм уу. Тийм айтайхан яваач гэдэг бол одоо утгыг ахуулсан тийм 7 хоног болно. За юу гэсэн үг гэхээр ер нь таны одоо санхүүтэл дээр жоохон шахдаг ч юм уу, жоохон нэг сонирн байдалд оруулах магадлал байгаа шүү, ажил тал дээр ч юм уу. Тэгэхээр амьдрал яг хийх ёстой чухал гэсэн зүйл дээр бол хайраа, найраа аль нь ч байдгүй. Яг төлөвлөх ёстой одоо явах ёстой зовдор руугаа явна. Тэгээ өөр юм байхгүй. Хийх юм авал хийн, тэгэл өөр юм байхгүй. Тэрнээс нэг тийм эндээ ахаа жоохон бажиллаа ингэж гих тусам танд нэг тийм сайн зүйл тохиолдохгүй. Тохиолдлыг хичээж болно. Гэхдээ гүрийгэж яваад ах нь бол ер нь эрүүл мэндэд сайн мууралт юм билээ. Анхаарч яриа тэгээд. Бас нэг юм байгаа. Яг матгахшлаа гэдэг шиг хардаа дан сэлэн байгаа үз. Ер нь амьдралдаа одоо илүү тийм санхүүтэл дээр илүү тийм тодорхой бай. Гоё юм руу явъя гэдэгс яг тийшээ явж үр дүн гаргая те. Бас хит хүнийг ер нь бодхоо хүнийг өөрөөсөө одоо юу яаж бодхоо болий. Одоо гэдэг угаасаа энэ үзэл сонсон хүн та бол ерөнхийдөө одоо өөрийгөө гэхээс хүний юу гэх юм бодоод байдаг төрлийн хүн. Энэ яг үндэ том зургаараа бол бас нэг тийм сайн бол биш. Яагаад вэ гэвэл та яг өөртөө хийх ёстой, өөртөө бий болох ёстой юм та хүний төлөө, амьдралын төлөө гээд одоо үр дүнгuu үрээд байна.
Тэгэхээр энэ 7 хоногт цэвэр өөрийгөө жоохон бодъё гэж хичээ. Та яг үүндээ 100% тэгжүүлж чадахгүй. Гэхдээ яаж 50 60% ороорой заа юу. За харин одоо юу яана? Хосын харилцаа хувь амьдралч яах нь вэ? За энэ болж байна. Хардаа хоёр ийм сэлмэлтэй хэцүү ад цудраг байж байгаад нэг аяга. Цаанаас хүртэл тийм бүлэхэн гоё дулаан өгтэй бастай. За юу яасан нэг аяга. Ястай хувийн амьдрал тал дээр чи харин амьдралын сайн сайхныг өөрчлөе. Гоё хүмүүстэй цуг бай, гоё газар руугаа орё те. Яг тэр маягийн юм руугаа бол таны бол энерги төвшөнд бол оруулах шиг байна. Ерөнхийдөө амьдралыг одоо хувийн харилцаа талаас илүү тийм өөр харъя. Бас шинэ хүмүүстэй ч гэсэн танилцж эсвэл таны амьдрал шинэ хүмүүс орж ирдэг ч юм уу. Нэг аяга гэдэг бол Бурхан танд өөрийн одоо зүрхслийн бэлгийг танд өгч байна. Энэ бол шинэ хосын харилцаа юм, шинэ найзтай харилцаа юм. Эсвэл хуучнаас ингээд тийм зүг хүчний одоо босож амьдрал руу орж ирдэг юм уу те. Гэхдээ юу шүү энэ юм болгон дандаа тийм хайрцаг гэсэн үг шүү. Найз нөхөд байж болно, ээж аав байж болно. Ямар ч байсан хайрт дотны хүмүүстэй та тэгж нэг юм эргэж уулзаарай те. Эсвэл таны амьдрал чиглүүлэн шүү гэдэг. Тэр төлөөгөө л тэрийг оруулж байгаа юм байна. Энэ бол таны амьдрал яг одоо үнэхэр хэрэгтэй байгаа зүйл. Тэгэхгүй бол мөхөс миний мэдрэмжээр энэ хөзөр сонгосон хүн та нэлээд бас нэг тийм гүрийж яваад байна. Яг энэ гүрийж явалтан дээр чинь бол гүрийж яваад бол эрүүл мэнд юм уу? Ядуу ходоод юм уу шүү. Тэгэхээр яалтчгүй нэг юм амьдралын сайн сайхны мэдрэх бус хүмүүсээс халамж хүсэхтэй. Тийм нэрийг яг мартчихлаа. За яг хүмүүс тань руу таны амьдрал орж ирээд халамжлыг гэдэг хахаар гүг би өөрөө сүрсүстэйгээр тэнхтээд байгаарай. Халамжлыг аягаж уугаад хоол гэдэг бол тэг гэсэн сайхан гэж сууж заа юу. Нэг өсөндөө энэ хүсэл сонгосон хүн та хүнээс хүн тусламж өгсөөр байгаад хүнээс тусламж авах жоохон тийм юу болцсон байж магадгүй шүү. Тэгэхээр тэр төлөв битгий их юм бол зүгээр сайхан явна заа юу. Ойлгосоо? За харин одоо таны амьдралд энэ 7 хоногт одоо ер нь яг ямар хуу одоо боломж ахын аюулгүй гэдгийг харцгаая. За 9 сава. Хөш андуудаа, найзуудаа, эгч нараа, ах эгч нараа нэг гаргасан алдаагаа олон давтмааргүй байна. Энд ч одоо хаширдгүй юм уу, ханддгүй юм уу те юм хүн жоохон бодож үзмээр байна. Амьдралдаа ингэж удаа яваад одоо чинь нэг гаргасан алдаагаа олон гаргуулад ингэ яваад байгаа бол ер нь сайн биш. Бурхан багш ер нь гайхаж байгаа. Яагаад ингэ яваад идэм болдоо гэдэг. Яг тэр шиг одоо ер нь бас жоохон бодож үзээрэй. Энэ л ямар нэг юм ялангуяа ерөнхийдөө ингэ бодоод одоо яг ийм энтэй төстэй зүйл ер нь болж байлуу те. Яг ийм хөд би яаж ямар хуу реакшн юу болж байлаа те. Тэгэхээр ийм үйл явдал болох нь ер нь зөв үү? За ийм үйл явдал боллоо гэхэд дараа нь надад юу болох вэ те? Тэр талаас айгуу сайн бодохгүй бол нэг тэнийг юм ярьсан хүн болгоод нь ихтгэл яваад байвал та яг үндэ одоо фактлсан хэврэл биш шүү. Юу ядгүй шүү. Нэг юм гайх одоо бодж үзээрэй. Хүн юу ядгүй. Ухаан тэнэг хүн бол одоо юу ядгүй. Анчин биш бууг нь үзээ яддаг. Бууг нь боллоо гэдэг. Ухаантай хүн бол анчныг нь үзээ яддаг. Нэгсэндээ энэ хүн л буудж байгаа гэдэг. Тэгэхээр ямарваа нэг юм ингээд алдаж олох юм жоо. Тэгэхээр ер нь бас буруу жоохон өөрөөсөө хайгаараа. Гэхдээ өөрөөсөө хайгаад нь өөртөө тийм шанал зовоорой гэсэн үг биш. Харин өөрөө энэ алдааг яавал дахин давтахгүй байх вэ гэх тал дээр илүү бодож үзээрэй гэсэн одоо мессеж юм шүү. За юу. За харин хоёр дахь өдөр 7 сэлэм. За 7 сэлэм бол шууд цэвэр нөө нэг авхаалт самбаа те одоо сэргэлэн байдал заримдаа залжин байдаг гэх юм да хөзрөө. Юу ямаргүй байна. Миний найзуудаа энэ талаар бол ерөн санхүү манхуу юм тал дээр бол цэвэр өөрийгөө бодноор байна. Нэг тийм ингээд бусдыг бодвол хямдрал юм байхгүй. Жохоо шуналтай бай. Жохон бяцхан яриад зэрэг та угаасаа амар соёлтой хүн. Өөрийнхөө төлөө жохон хайртай бай. Тэгэхгүй бол ингээ яваад бол яг үүндээ үр дүн гарахгүй баг гараад байна. Яв гарчлаа хэл та. Тэгээ гол нь их амар тамир хичээгээд гэсэн хэрнээ яг үр дүн сайн гарахгүй байна. Тэгэхээр тэр нь гаргахын төлөө, хичээхийн төлөө бас болгож бүтээхийн төлөө та юу юм аа? Айгуу тийм сэргэлэн авахачтай толгой маш сайн ажилласан. Яг заримдаа тохиолдолд тийм дөрөв мөс олсон ч яддаг. Яг тийм үр дүн хийж таны амьдрал айгуу тийм тажигур руу орно. Тэгэхгүй бол гээ яваад өстэй гээ яваад ахаал юм байна. Үр дүн чадлаг, бүтж байгаа ч юм аалга гэсэн нэг үгдэгчгүй, үрждэгчгүй үлдчих юм болоод байна. За юу. За харин тэгжүүч харинтаа санхүүдлэл өгөж байгаа. За харин хосын харилцаа.
Боя. Буйнаа гэдэг шиг нэг. Нэг зоос. Ер нь энэ 7 хоногт гарч иж байгаа таны амьдрал болох үйл явдал юу юм шүү. Нэгдүгüйлээ нэг зоос буюу яг урт хугацааны гоё амьдралын эхлэлийг чинь тавих юм байна шүү. Нэг зоос бол таар өдөрт одоо нэг модны өрөө ихдэг. Одоо би нэг мод тарьсан. Аль 7 8 6 удаад 18 он тарьсан. Одоо 8 жил болж байна. Яг уу нэг нарийнхаа нэг өндөр юм байгаа. Гэхдээ яг тэр шиг одоо юу гэдгийг таны амьдрал бол энэ зүйлс бол энэ 7 хоногт орж ирэх тийм хайрын гойгоос мэдрэмжийн зүйлс бол бас яг тийм хурдан орж ирэхгүй. Гэхдээ аюу тийм том зургаараа амьдрал чинь гоё хэрэгтэй зүйлсийг бол өгөх юм байна. Юу ягаарай. Ер нь энэ 7 хоногт бол тийм энэ 7 хоногт ихтэй ер нь амьдралаа тийм хайрыг түгээсэн, бүх юм тодорхой байсан, амьдралын сайсхыг мэдрэгсэн, яг өөрөө мэдрэгсэн шүү дээ. Бус хүмүүс тусал юм шиг өөрөө амьдралын сайсхыг мэдрэгсэн яваарай гэж бол özür дээр ингээд гарч байгаа юм шүү. За юу яана? Ерөнхий байдлаар нь ингээ харахад бол ийм байна. Сэлмний Хөлбаатар. Энэ 7 хоногт ер нь жоохон дайчин байгаарай. Хайр байхгүй, найр байхгүй зүгээр өөрөөтөө бүх юм тодорхой болгоорой. Тэгэхгүй бол та өнгөрсөн болсон үйл явдал дээр бас алаагаад автах магадлал байна шүү. Амьдрал ягуусаа үгтэй. Амьдрал давтагдгүй гэхдээ химнэлтэй. Химнэл нь дахин давтагдана. Бид нар угаасаа жоохон тийм төстэй хүмүүс дурлаж, төстэй хүмүүстэй муудалж, төстэй занг юмд ордог. Төстэй үйл юм хийдэг. За харин ажил төрөл тал дээр одоо шийдэх ёстой юм зөндөө байна. Зүүн суйнгаа болон яг тийм цэвэр логик дагаа шийдээрээ жоохон эргэлзэх байх. Гэхдээ тэр зүйлсүүдээр одоо хүмүүсээс аягүй сайн асууж, хүмүүсээс аягүй сайн юмыг болгоромжтой гэж дайрч байж одоо сайхан бүтнэ. Мэдрэмж тал дээр бол их гоё тийм шин мэдрэмж, шин дурсамжууд, шин гоёнууд бол орж ирнэ. Гэхдээ энэ нь их тийм хурдан биш, аюу удаан л аюу тийм амьдч их сайн сайхан мэдрэмж үйл явцыг бол авчирнэ гэж бол гарч иж байгаа юм аа. За харин одоо сахиусан тэмэр тань юу зөвлөсөн бэ? Харцгаая. Ваа. Азны кола. Ёндоо гэж дайрах гэсэн үг гэж байна. Яагаад нэг тийм таныг юм жоохон тийм орхгүй дайрч ор гэдэг байгаа вэ гэхээр угаасаа сахиусан тэмэр таньжиг удаа бол азий чи өгцөн байгаа. Харин энэ дээр өөрөө аргаа болоод гоё юм болгож бүтээ. Танд үстэй бүх хөнөөнийг одоо хөдөрж өгцөө шүү. Тэгээ тоглоомыг хөдөрж өгцөө. Одоо энэ дээр өөрөөсөө сайн ингээд хожоод дараад тэгээд одоо муушгаар хожоорой гэдэг шиг л үйл явдал болно гэж л гарч байгаа. За юу. Тэгээ нэг юм байна. Амьдралын хайрыг даагаарай гэдэг үг байдгийг. Юу гэсэн үг вэ гэхээр амьдрал танд ийм сайхан аз завшааныг өгөөд гоё юм байж хаад та тэрийг ашиглах ёстой. Тэгэхгүй бол яг үүндээ амьдрал дараа нь ийм аз шиг багсчдаг. Тэгэхээр ер нь бол бүх юм сайхан зөрөгтөл үзэж байгаа гэдэг үзрүүл гарч иж байгаа юм аа. За харин энэ л таны энерги ямар байх вэ? 8 сава. Болж шүү. Ер нь юмыг бол жоохон хурдан хийгээрээ танд их тийм гоё хурдантай их үзэр бол гарч иж байна. Энэ 7 хоногт бол олон зүйлсээс зэрэлж болох учраас айл болох хурдтай, айл болох хэмээн гэсээс амжуулсан, айл болох гэсэн одоо бүгдийг төс гэж хийсэн те. Одоо дээрмс хөдөлгөөнтэй байгаараа нэг газар удаан сууж болохгүй. Та ямар одоо ургаа удган мод байгаа биш. Тэгэхээр ер нь л нэг тийм одоо юу шүү те хөдөлгөөнтэй хурдтай бай. Уус амир хэрэмж гарч ирж гин, одоо хэрээж гарч ирж гин те. Айл нь хурдтай байдаг. Тэгэхээр бол тийм дайчин хурдан байгаа гэж бол гарч иж байна. За ингээд одоо 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол одоо лайктараар шеэр хийх subscribe-аар мөн донешн маш баярлалаа. Мөн одоо гүрийн утган дээр хийх хүчин авах зорилготой тийм. Юуны төл хэмжээний төвчөөлөл тэр чинь сайхан манифестигээ залбирал өдөр өглөө тэгээ та бүхэнд хамгийн сайхан өсөж өрөө. Мөн дашин дуртай та бүхэнд байнгын стресстэй одоо түүхтэй байгаа бол та бүхэн надад үзүүлээрэй. Одоо та өдөр үзүүлэхээр бол би ингээд Facebook бол Instagram холбогдорой би ингээд сайхан тав үзэж байгаа шүү. За мөн ингээд та бүхэн нэгэр зөвлөг Oracle тавсыг санал болгож байна. Ердөө 10 сар минут тостоосон дөрөв 10 сар минут бичлэгээ гаргах хэрэг аюул сайхан тавшрах гоё болдог байгаа шүү зөө. Тэгээ хамгийн сүүлд нь нэг юм хэллээ. Амьдрал яг үүндээ боломж маш бас гарч иргүй байна, гарч ирэхгүй байна. Гарч ирсгүйд нь ашиглаад авах хэрэгтэй. Их тийм удлаа яалаа ялээ ингэсэн тэгсэн энэ бол шалтгаан. Дайрал орон заш заа. За ингээд та бүхэндээ дараач үзэгдэлээр аваад үзье. Тийм нэрээ ямар асуулт тавьмаар байна тэрийг сайхан хийгээрэй. Хэлээрэй.